За сайн уу? Энэ удаагийн хавшлтад тавтамжаар байна байна. За энэ удаагийн хавшлтээр би юу хийх байгаа вэ гэхээр бид нар одоо гацуураа засгаж байна. Тэгээ гацуураа засаад бас гоё бичлэг оруулах гэж бодлоо. Тэгээ бичлэг орлогоо 1 сар босон байсан. Тэгээ бас нэлээ удаж байгаа болохоор бичлэг оруулах гэж бодоод тэгээд ингээд бичлэгээ эхлүүлээ зогсож байна. Тэгээ манайх шинэ байрандаа орчихсан байна. Тэгээ шинэ байрандаа орчихсан болохоор та хүсчээл бас home tour бичлэг үзмээр байвал доор комментэн дээр бичээрэй. Тэгээд бичлэг рүүгээ орцгоё. Одоо бид гацуураа засгаж байна. За энэ дотор манай гацуур маань байгаа. Энэ болохоор манай гоёл чимэглэлүүд байна. За би өөрөө өрөөнд ороод ирлээ. За энэ дотор минь манай гоёл чимэглэлүүд байгаа. Тэгээд гацуураа засгаас өмнө танилцах гоё чимэглэлүүдэд танилцуулъя гэж бодлоо. Тэгээд хамгийн ихнийх ба энэ нөгөө хаалганаас үлгдэг юм. Энэ болохоор засав хүн энэ өвлийн өвөө энэ бууг байна. Тэгээ Merry Christmas гэж бичсэн байгаа. Амар хөөрхөн. Яа энийг би өөрийнхөө үүдний хаалганд өлгөн заяа. Дараагийнх нь болохоор энэ нүгээр нэг өлгчих юм байна. Ийм 3 ширхэг. 3 өвлийн өвөө тэгээ Christmas гэж бичсэн. За одоо амар чимээтэй байна. Тэгээд зарим агуусаа мэдээ адилхан чимэглэлүүд байгаа болохоор бүх чимэглэлийнх нь нэг л үзүүлчихье заа. Чимэглэл байна. Ийм. Дараагийнх нь болохоор ийм чимэглэл байна. Ийм дээр жижигэн ийм однуудтай тэгээд ийм чимэглэл тэгээд нэг ийм гэх юм болохоор ийм цэцэг навхан хам боргоцоо юу гэдэг вэ нэг чинь марин нэрийг мартчихжээ. Ийм гацуурнаас бас ингэ зүгээр ингэ дээр тогтоогоо тавьчихвал энэ асаа амар хөөрхөн. За ийм цасан ширхэг байна. Тэгээд бас энийг ингэ гацуурн дээр ингэ тогтоогоо тавьчихвал амар хөөрхөн. Бэлгтэй чимэглэл нь байна. Хэлбэсэн байна. Зүгээр цулгуу цагаан зав. Цулгуу улаан гэж түрүүнийх нь болох юм одтой байсан шүү дээ. Тэгээ бас түрүүний шартай адилхан юм улаан байна. За ямар ч тач ийм чимэглэлүүд бол байна. Харин гацуурндаа тавьдаг нөгөө нэг орой хушуу одоо од байдаг шүү дээ. 5 хушууд. За тэр од болохоор манай гацуурны нөгөө улаан уут би түрүүн сая харуулсан шүү дээ. Тэр улаан уутны дотор байгаа. Тийм болохоор би яг гацуураа засаж гацуур мацуурнаа ингээд уутын нээлттэй танарт харуулъя. Тэгэхгүй одоо тэр уут муутыг нэгээ танарт харуулаа буцаагаад тэнгөө зүгээр бөө юм болсон тэгээ яар шиг. Тэгээ бас манайх нэг юм ялгарах амар эсвэртэй юмтай. Тэр нь болохоор амар чимээтэй байна. Ийм манайх нөгөө нэг ийм гацуурны хотоор явдаг ийм галт тэрэгний замтай аахгүй юу? Одоо энэ жишээлбэл зам нь байна. Тэгээд энэ замн дээр нөгөө нэг галт тэрэг ингээд явдаг ажилуулчвал тэгээд тэр галт тэрэг шүү заа юу энэ. Тэгээд галт тэрэгнээс нь бүр утаа бүгэн гардын гэтээ энэ одоо ажиллах юм болоо да бүүм. За ийм юм байсан шүү заа энэ дотор. Тэгээд ийм юмнууд байна одоогоор. Тэгээд дараа нь яг гацуураа засах болохоор би бичтэй одоо эхлүүлье заа юу. За бид тэр гацуураа амартаач ингээд засах гад ингээд гаргачихлаа. Энд гацуур мод байна. Энэ болохоор гацуурны маань дээдлийн 5 шинэ бүр зүртэй заа. Та нар тэгээд гацуураа засныхаа дараа угаасаа харуулна. Угаасаа амар зүртэй заа юу. За энэ болохоор нөгөө гацуурны маань гэрэл байгаа. Энэ бол нэлээ урт заа юу. Тэгээд гацуурны маань чимэглэл энэ алгаа гацуур маань байна. Тэгээд одоо нөгөө энэ ч дуу явж байгаа болохоор ингээ би мик ингээ аман дээр тулгцсан ярьж байна. Тэгээд юм байна. Тэгээд одоо гацуураа засцгаая. On the quiet edge of the prairie wide,
The oval stands still like an ear of time, listening to the wind, the grass, the song in my heart that won't subside. Moonlight spills down a silvery veil so fine, it dims the stars' eyes, yet can't conceal my longing gaze, stretching far, far beyond. Сая гацуурныхаа энэ мөчрнүүдээ гоё ингээс холбоолоод ингээд дэлбэлээд юм батаж болгочихлоо. Одоо гэрлийн ингээд амар гоё ингээд ороох тэгээд нөгөө нэг чимэглүүдээ зүгхлүүлсэн. Тэгээд гэрлийг ороох гэж бол нилээ удан заяа. Гэрлийг ороох гэж би баг дээр өмнө жил энэ гацуураа засахтаа баг 2-3 цаг болж ирсэн. За тийм болохоор маш хэцүү байна. Тэгтээ одоо гэрлээ ороохгүй тэгээд гацуурны гол утга учир алдагдсан. Тийм болохоор тэгээд гацуурынхаа гэрлийг тэгэл 2-3 цаг суугаад ороондоо. Тэгээд та нарт одоо нөгөө нэг одныхоо ич хийдийг харуулъя. Амар ич хийдтэй. Би энэ одыг бүр аван гэсээр агаад ээж аваар авахулж байсан түүхтэй. Өмнө жил шинээр авч ирсэн байхгүй юу? Нөгөө нэг гацуурны нөгөө нэг гэрэл байдаг шүү дээ. Ингээд гацуураар яадаг. Тэр гэрэл ингээ орооцолч. За тэр гэрлийг тэгээ манай аав одоо янзлж байгаа заяа. Тэр 2-3 мэд та нарт энийг бас ямар амар ичдэг нь харуулъя л да. Гар ингээд амар саа болгодог. За тэгээд эннийх нь одоо ич хийдийг та нарт харуул явуу. Ийм юмтэй байдаг. За энэ бүр амар хөөрхөн. За ой айлын хийх үед нас ийм олон төлөвтэй. За энийг нь чи за энэ болохоор энэ чи амс энэ чи нөгөө нэг чихэрэгтэй нэг юм тэр тэгээд цасан хүн энэ чи нэг бэлэг байна заяа. Энэ болохоор энэ цасан ширхэг энэ болохоор гацуур өвдлийн өвгөн бөг мухтай байна. Энэ однууд байна. Энэс од байна. За энийг нь ихлээд үзүүлээ заяа танаас. Энэ очир бас нэг байгаа. Энэ юутэй. Энэ нь болохоор буг. Тэгээ түрүүний нөгөө чихээр тэгээ цасан ширхэг тэгээ өвдлийн өвгөний санд юу вэ заяа. За одоо та нарт бүр ич хийдийг харуулнаа. Би бүр бараг тоглоод байна. Энэ бүр амар гоё. За бараг шинэ жилийн миний шинэ жил болоосоо гэж хүсдэг нэг шалтгааны энийг л асаахыг би бүр амар хүсдэг байсан. За тэгтээ харанхууд энэ бүр гоё харагдана заяа. Энэ нөгөө манай нэг одоо эндээс ингээ гэрэл тусгаад вараа ёо ийм гоё. За oh my godness. Хараа ийм гоё ингээ цасан ширхэг ингээ өвлийн өвгөнтэй ийм гоё цаа юу. Тэгээ одоо бүүнээр энийг сольж үзье. Тэгээд сая бол үнэхээр галзуу байлаа. My godness. Ийм амар гоё гэрэл заяа. Би энийг зүгээр л энэ гэрлийг л би зүгээр шинэ жил болоосоо гэж хүсдэг юм маань шалтгаануудын нэг байхгүй. За энийг нь үзээ. Энэ арай гоё олон гоё цаас шигтгээтэй юм байна. За залгаад. Тэ залгацсан шүү цаадахыг чи. Гэрлийн унтрааж чинь тэнд байна. Уураа. Ийм гоё цасан ширхэгтэй. За энийгээ гацуурныхаа дээр зүвчээд тэгээ гэрлийн унтраагаад энэ одоо асаагаад хөвдөөш хараад хэвтүүлё. Энэ зүгээр тасархаа. Гэтэ манай унтлахын өрөөнд энийг байршуулахгүй, том өрөөнд байршуулах болохоор би том өрөөнд унтахгүй шүү дээ. Тийм болохоор бас энийг шүн харж чадахгүй. Тэр нь жоо харамсалтай. Ийм
харсан баг. Ийм ичтэй од заяа. Яа би энэ зүгээр хацуурныхаа дээр тавих амар дуртай. За энийг одоо ингээл жишээлбэл өөрлөг харуулгад. Яа би одоо яаж харагдав? Ингээл амар гоё харагдаж байгаа сте. Би нүгээр зугаад харууллаа. Тэгээд бүх гэрлийнхээ орооцолтойг таялцлаа. Тэгээд манай ээж ингээд гацуураа орохгүй бол би бол угсаа оруулж чадахгүй юм. Guys, манай гацуур ийм болж байна. Тараа. Одоо нөгөө гэрлийн яриад бүгдийг яаж дуусаагүй байна. Тэгэд одоо гэрлийн яаж дуусчаад чимэглэлээ тавьчаа. Тэгээд бид нар одоо унтлах гэж байна. Одоо орой 10 цаг болж байна. On the quiet edge of the prairie wide, the oval stands still like an ear of time, listening to the wind, the grass, the song in my heart that won't subside. Oh, the weather outside is frightful, but the fire is so delightful. And since we've no place to go, let it snow, let it snow, let it snow. Man, it doesn't show signs of stopping. And I brought me some corn for popping. The lights are turned way down low. Let it snow, let it snow. When we finally kiss goodnight. Энэ удаагийн бичлэгийг дуустал үзсэн танд болон чамд шиг баярлалаа. Тэгээ лайк, subscribe дараарай. Тэгээд ямар бичлэг үзмээр байгаагаа бас коммент дээр бичээрэй. Тэгээд би бас дараагийн бичлэгээр home tour гэдэг одоо шинэ байрандаа нүүж ирсэн болохоор шинэ бичлэгээрээ би home tour гэх бичлэг оруулъя гэж бодож байгаа. Тэгээд home tour гэдэг бичлэгийг маань үзмээр байвал бас доор үзмээр байна гэд бичээд өгөөрэй. За тэгээд дараагийн бичлэг баяртай.